Христэд итгэгчид Христийн сүм чуулганууд нийгэмдээ эх орондоо тустай зүйлийг хийж эерэг өөрчлөлтийн төлөө нутгийн удирдлагуудтай хамтран ажилладаг хэмээн мөрөн Халелуя чуулганы пастор Шижирбаатар онцоллоо. Шижирбаатар Хөвсгөл аймгийн уугуул хүн бөгөөд төрлөх нутагтаа сайн мэдээ хүргэж нийгмийн өөрчлөлтөнд хувь нэмэр оруулахаар 2009 онд мөрөн Халелуя чуулганыг байгуулсан юм а. Би болохоор 1999 онд анх чуулганд хамрагдаж итгэгч болсон. Тэгээд тэр үед болохоор яг итгэх болсон яг шалтгаан маань болохоор ээж маань идгэрсэн байхгүй. Ээж маань өвчнөөс үнд өвчтэй байж байгаа идгэрсэн. Тэгээд манай гэр бүлийн амьдрал бас ээж маань амьдрал ч гэсэндээ бас их өөрчлөгдсөн. Тэгээд маш их амар тайван болсон. Тэгээд бид нар ч гэсэндээ бас маш их өөрчлөлтүүд мэдрэгдэж ирсэн. Тэгээд тэр бүхнийг хараад ер нь бурхан байдсан байх гэдгийг мэдсэн. Тэгээ 2000 оноос эхлээд ер нь яг тууштай итгэлийн амьдралаар явсан. Тэгээ 2002 онд яг бурханд бүрэн мөсөн яг одоо пастор болж тийм ер нь үйлчлэе гэж одоо шийдвэр гаргаад тэгээд библийн сургууль сураад шийдвэр гаргасан да. Тэгээ 2009 онд сургуулаа төгссөн. Библийн сургуулаа төгсөөд тэгээ одоо өөрийнхөө өсөж төрсөн энэ Хөвсгөл нутагта мөрөн хоттой ирээд тэгээ Христийн сүм чуулган байгуулад ингээд үйлчилж байна. Тэгээд чуулганы маань нэр болохоор мөрөн Халилуя гэдэг энэ нэртэй чуулган байна. Тэгээд яг энэ газар нутаг бол одоо миний яг өсөж төрсэн газар нутаг маань. Тэгээд би бас энд бас бурхны тийм ээ үйлчлэл хийгээд бас үйлчилж байгаа үнэхээр баяртай байдаг юм. Тэгээд би бас хажуугаар нь нийгмээр хандсан үйлчлэлүүдийг бас хийдэг. За жишээ нь гэр бүлийн сургалтууд бас өсвөр насны хүүхдүүдийн бас зөв эрхэл нөхөрлийн талаар тийм сургалтууд хийдэг. Одоо сүүлийн үед бас залуу үе маань тийм өсвөр насныхан маань эрт одоо алдаа тийм янз бүрийн асуудлуудад орж байгаа. Энэ байдлыг хараад бас сэтгэл эмзэглээд тийм бас тэдний төлөө бас ямар нэг зүйлийг хийх ёстой гэж өөрөө бас шийдвэр гаргасан. Тэгээд энэ чиглэлээрээ бас нийгэмд үйлчлэл хийгээд бас хүүхдүүдэд одоо энэ өсвөр насны эрхэл нөхөрлийн талаар бас эрсдлээс өөрийгөө хэрхэн хамгаалах талаар тийм ээ зөв эрхэл нөхөрлөл гэж бас юу байж болох уу гэдэг талаар бас сургалтуудыг хийж байна. Гэр бүлийн бас харилцааны бас сургалтуудыг бас хийж байна. Тэгээд манай чуулганаас болохоор эндхийн одоо Хөвсгөлийн хорих руу бас үйлчилдэг. За 2011 оноос хойш манайх үйлчилж байна. Тэгээд тэнд байгаа бас хориглуудад сайн мэдээ дараах тэднийг бас нийгэмшүүлэх тийм ээ. Дахиж бас амьдралдаа адаж эндэхгүй байх тал дээр бид нар бас ингэж үйлчлэлүүдийг бас хийх юм аа. Мөн тэд сар шинийн баярын дараа ахмад наснуудаа хүндлэн тохойг нөргөн золгож байсан юм. За энэ талаар мөрөн Халелуя чуулганы пастор Христ итгэл ёс заншлыг хүндэлдэг. Тиймээс бид жил бүрийн цагаанцраар ахмад наснуудаа хүндлэн золголт хийдгээ хэмээн онцлон ярьж байлаа. Өнөөдрийн хувьд бол одоо золголт хийж штэ тийм ээ. Тэгээд албан байгууллагууд мэдээ цагаан сарын дараа золголт хийдэг. За ингээд ашиглаад байхад яг албан байгууллага кейсээ илүү нөгөө гэр бүлийн золголт олж байгаа юм шиг сайхан санагдчихээн л та тийм. Бас яг итгэж хүмүүс цагаан сар тэмдэглэдэг юм ингээд олон хүмүүс асуудаг. Бас энэ талаар та бас өөрийнхөө нэг үзэл бод. Золголгүй яах вэ? Итгэж хүмүүс бас золгоно. Ер нь Христ итгэл бол тухайн улс орны ёс заншлыг бол ер нь хөндөгдгөө. Ер нь хөндөгдгөө байхгүй юу? Бидний одоо ёс заншилд бол ер нь сөргөөр нөлөөлөх юм байхгүй. Яг хуу мухар сүсгүүд гэж үздэг чинь тийм ээ. Жижиг тийм мухар сүсгүүдийг бол хийхгүй. Бусд нь бол бид нар мэдлэн хөндлөн тийм ээ. Яг хоорондоо золгон ихэс дээдсийг хөндлөн тэр дундаа бүр ахмад настан тийм эцэг их хүндэл гэдэг одоо 10 бурхны одоо 10 хууль дотор хүртэл байдаг байхгүй. Тийм учраас энэ хуулийн дагуу бид нар бол хөндлөдөг. Одоо золгоно. Тэгээд бид нараас Монгол үндэстэн болгож тийм ээ бурхан ч гэсэндээ бас биднэрт бас энэ үндэстнийг биднэрт өгсөн тийм ээ энэ үндэс угсааг маань өгсөн. Тэгээд биднэрт бас талархаж тийм ээ бас итгэж хүмүүсээс тэмдэглэв. Христ итгэл сүм чуулган гэхээр л харийн шашин буруу номтнууд хэмээн ойлгодог хүмүүс цөөнгүй байдаг. Харин мөрөн Халелуя чуулган шиг олон Христийн сүм чуулганууд хөдөө орон нутгийн гэлтгүй нийгмийн сайн сайхны төлөө өөрийнхөө хувь нэмрийг оруулж яваа жирийн нэгэн монгол хүмүүс юм а. Мөрөн Халелуя чуулганаас Лайт Ньюс мэдээллээ.